Нэг төрөл болох электродын потенциал болон металлын идэвхүй игнэний талаар авч үзье. Мангар сүрэн багш байна. Электродын потенциал нь амьдрал дээр нэлээд өргөн хэрэглэгддэг жишээнүүдэд ордог. Жишээлбэл ямар нэгэн металлыг түүний давсны уусмал дүүрэхэд тэдгээрийг шүргэлцэж байгаа зааг дээр металлын атом электроноо алдах үзэгдэл явагддаг. Жишээлбэл энэ металл цайрыг цайрын нитратын усан уусмал дүүрсэн байна тий. Цайрын нитрат маань цайр нэмэх 2 NO3 хасах гэдэг иончлогдсон усан уусмалтай байгаа штэ. Тэгвэл нь штэ энэхүү усан уусмал нь металл цайртай энэхүү гадаргуугаараа шүргэлцсэн байгаа тийм үү. Тэгвэл металл цайр нь 2 хатуу төлөвтэй байсан тий 2 электроноо алдаад цайр нэмэх 2 болоод уусмал руу шилжиж орж ирнэ. Тэгвэл энэ алдагдсан 2 электрон нь хаачих вэ гэхээр металл цайрынхаа гадаргуу дээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл металл цайр маань хасгаар цэнэглэгдээд уусмал бол нэмэх цэнгээр цэнэглэгдэж байгаа болох нь харагдаж байна. Тэгвэл нэмэх хасах цэнгийн хооронд электродын потенциал үүснэ. Энэ дүрсэн металлуудыг ерөнхийд нь электрод гэж нэрлэж байгаа. Тэгээд энэхүү ямар металлд ямар давсны уусмалд дүрснээс хамаарат электродын потенциал тухайн металл болгон дээр өөр байдаг. Электродын потенциалыг хэмжихдээ 1 атмосферын даралтанд 1 мол давсны уусмал дээр нь хэмжиж тоон утгуудыг гаргаж авдаг. Электродын потенциалыг тэмдэглэхдээ тэнд P тэнцвүүгээ явна. P-ийн доор цайр гэж явж байна. Цайр маань металл цайрыгаа бол хэлж өгж байгаа. Энэ нь тэг эсэлтлийн зэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл электрон аваачгүй алдаачгүй байх үеийнх нь хэлбэрийг бол энэ дээр тэмдэглэсэн байна. Тэгээд дараа нь цайр нэмэх 2 болсон буюу 2 электроноо алдсан үеийг нь тэмдэглэсэн байна тий. Ингээд энэ электродын потенциал энэ зураас нь болохоор металл цайр болон цайрын нитратын уусмлын гадаргууг бол илэрхийлж байгаа зураас байна. Ингээд электродын потенциал нь хасах тэг 176 вольт байдаг. Энэ мэтчилгээр металлуудын электродын потенциалыг тэмдэглэдэг байна. Металлуудыг электродынх нь потенциалын өсөх дарааллаар ерөнхийд нь байрлуулсныг металлын идэвхүй игнэ гэдэг. Энд бол маш олон металл харагдж байна. Алта, кали, платин, цайр, цагаан алта, зис, кали, кальций, мөнгө гэх мэтчлэн тий. Энэ болгоныг өөрийнх нь усан уусмал дүүрэхэд 1 атмосферын даралтанд тэгээд 1 молийнх нь усан уусмал дүүрээд давсны уусмалтанд дүүрээд электродын потенциалуудыг хэмжсэн байна. Тэгвэл хамгийн эхлээд литий электродын потенциал нь 309 гэж байна. Дараа нь кали 292 хасах утгатай байна тийм үү. Дараа нь барий хасах 2.9, дараа нь кальций хасах 287 гэх мэтчлэн электродын потенциал урдаасаа хоошоо бол өсөж байна тий. Тэгвэл ус төрөгчийн электродын потенциалыг бол тэг гэж үздэг байгаа. Эдгээр игнэнд бол ганцхан ус төрөгч нь бол металл биш байна тий. Тэгээд ус төрөгчөөс өмнөх металлуудын электродын потенциал, ус төрөгчөөс хоошох металлуудын электродын потенциал гэж бол ярьдаг. Тэгвэл ус төрөгчөөс хоош зис, мөнгө ус, мөнгө, цагаан алт, шар алт гэх мэт элементүүд байрлаж байна. Эднэрийн электродын потенциал нь дандаа нэмэх утгатай, ус төрөгчөөс өмнөх нь бол дандаа хасах утгатай байна. Ерөнхийд нь ажиглахаар. Зисих тэг 134 байсан. Мөнгө усных тэг 179 гэх мэтчлэн ингээд бас электродын потенциал өсөж байна. Өөрөөр хэлбэл электродын потенциал ингээд хоошлох тусмаа идэвхгүй металлууд байдаг. Жишээлбэл алт бол байгаль дээр дангаараа олддог штэ. Мөнгө бас дангаараа олддог, цагаан алтаас олддог гэх мэтчлэнгээр идэх муутай учраас нөгөө химийн уралд орохгүйгээр ингээд ам байдлаараа олддог байна. Гэтэл идэвхтэй металлууд нь ерөнхийдөө ус төрөгчөөс өмнө байрласан буюу урагшлах тусам илүү идэвхтэй болж өгдөг байгаа электродын потенциал нь. Өөрөөр хэлбэл энэхүү сумны дагуу ангижруулах шинж чанар буюу электроноо алдах шинж чанар нь өсдөг болвол энэ доотлын энэхүү сумны дагуу бусдын электроныг нэгдүүлэх, эсэлдүүлэх шинж чанар нь өсдөг байгаа. Үүнийг металлын идэвхүй игнэ гэж нэрлэдэг байна. Металлын идэвхүй игнэнээс харахад эхлээд шүлтийн металлууд тийм ээ. Тэгээ 2 дугаар бүлгийн металлууд. Дараа нь дунд нь нөгөө натрийн ороод 1 дугаар бүлгийн металл орж ирсэн. Өөрөөр хэлбэл 1 2 дугаар бүлгийн металлууд эхэндээ ингэ явж байна тий. Дараа нь 3 дугаар бүлгийн металлууд гэх мэтчлэнгээр хөнгөн цагаан, манган, цайр, төмөр, никель, цагаан туглаг, хар туглаг гэдээ явж байна.
За ингээд металлын идэвхий игнэ үүсчээ. Нэгэн металлын уусамлаас өөр металл тухайн металлыг түрж гаргах боломжтой юу гэдэг энэ урлын боломж чиглэлийг металлын идэвхий игнээ ашиглан шийддэг байгаа. За өөрөөр хэлбэл тухайн металлаас өмнө оршсон металл нь уг металлыг нэгдлээс нь түрэх боломжтой байдаг. За энэ дээр нэг жишээ авч үзье. За зэсийн сульфатын уусмалд металл цайрыг дүрсэн байна, тийм ээ. За тэгвэл зэсийн сульфат маань энэ зэсийн сульфат нэгдлийн байдалтай байгаа, тийм үү? Энэ нь ион болохдоо зэс нэмэх 2 SO4 2 хасах гэсэн ион болж байгаа, тийм үү? За тэгвэл энэ зэсийн сульфатын энэ нэгдэл дотроос зэсийг металл цайр түрж гаргаж чадах уу гэж асууж байна, тийм. За энэ тохиолдолд зэсийн электродын потенциал 134 буюу хойно байрласан, цайрын электродын потенциал 176 буюу урд байрласан байна. За инхээр эртээ цайр маань илүү зэсээс идэвхтэй металл болох нь харагдаж байна, тийм ээ. За ийм учраас цайр нь сульфат ионтойгоо нийлээд цайрын сульфатыг үүсгэх, зэс нь болохоор дангаараа цайрын цайр электродын гадаргуу дээр очиж суух боломжтой байна гэдгийг ингэж шийддэг байна. За өөрөөр хэлбэл штэ зэс дангаараа байхдаа тэг эсэлтэлтийн хэмтэй байдаг, тийм ээ. Үлэх системийн 29 дэх элемент, тэгэхээр цөмийн цэник 29 түүнийг тойроод 29 электрон байгаа гэж ойлгож болох нь. За зэсийг дангаараа байхдаа ийм улаан шар өнгөтэй хатуу металл гэдгийг бол та нар мэдж байгаа. За тэгтэл энэ зэсээс 2 электрон нь сугараад гарчлаа. Тэгэхээр зэс нэмэх 2 болж байна, тийм үү? За энэ тохиолдолд зэс маань цайвар ногоо юм уу, ногоон цэнхэр өнгөтэй ийм ион болоод цэнхэр өнгөтэй ион болж байгаа. За тэгвэл зэсийн сульфатын уусмал маань үндсэндээ юу гэдэг цэнхэр өнгөтэй байх нэ. Сульфат ион өнгөхгүй, зэс нэмэх 2 нь цэнхэр өнгөтэй учраас энэ уусмал цэнхэр өнгөтэй байна. За амьдрал дээр тэгвэл зэс нэмэх 2-ыг бол ажиглаж болно. Зэс аяганд сүү юм уу эд хэмиг хийгээд онуулахаар захаараа ногоон цэнхэр туяа татсан байдаг, тий. За энэ нь бол зэс 2 электроноо алдсан төлөв буюу 27 электронтой төлөв нь тийм хатуу бат биш. Тэгээд бариад авахд усанд амархан уусах ийм төлөвч шилждэг байх нэ. За одоо тэгвэл штэ зэс нэмэх 2 маань уусмалд байгаа зэс нэмэх 2 гэсэн катион байгаа, тийм ээ. За энэ нь цайрын 2 электроныг өөртөө нэгдүүлээд зэс 0 болоод цайрын гадаргуу нь улаан шар өнгөөр хучигдах нэ. За эсвэргээрээ харин металл цайр энэ электрод байсан, тийм ээ. Энэ маань тэг эсэлтлийн зэрэгтэй байгаа. Эндээс 2 электроноо алдаад цайр нэмэх 2 болоод уусмал шилжих бөгөөд цайрын сульфат ионтойгоо цайрын сульфатыг бол үүсгэдэг байна. За өөрөөр хэлбэл ямар нэгэн металл нь идэвхий игнэнд өөрөөсөө урд оршиж байгаа металлуудаар нэгдлээсээ түрэгдэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл ус төрөгчөөс хойш байрласан металлууд бас аль болох дангаараа орших ирмэлзэлтэй буюу дангаараа орших ирмэлзэлтэй итвэх муутай металлууд байна. Ус төрөгчөөс өмнөх нь бол ерөнхийдөө химийн уралд итвэхтэй. За энэ мэтчлэнгээр итвэхий игнийг ашигладаг байна. Зэсийн сульфатын уусмалд ингээд цайрыг дүрсэн байхад хэсэг хугацааны дараа зэс дангаараа ялгараад уусмалын оролт бол тунсан болох нь харагдаж байна, тий. За мөн уусмалын өнгө бол бүдгэрж орж ирж байгаа. Яагаад гэхээр зэс нэмэх 2 чи өөрөө цэнхэр өнгөтэй байсан шүү дээ. Тэгтэл энэ маань зэс 0 болоод уусмалаас ялгараад байгаа учраас уусмалын өнгө бол бүдгэрээд ороод ирж байна. За энэ мэтчлэнгээр цайр болон зэсийн хувьд цайр нь идэвхтэй металл учраас цайрын сульфат хэлбэрээр уусмалдаа шилжээд зэс нь цайраас металлын идэвхий игнэнд хойно байрласан учраас уусмалаас дангаараа ялгардаг байх нэ. Өгсөн байна. Давсны хүчлийн уусмалтай цагаан алт уралд орох уу гэж асуусан байна, тийм ээ. За өөрөөр хэлбэл энэ давсны хүчлийн уусмалд цагаан алтыг дүрцэн байна шүү дээ. За тэгвэл энийг бас металлын идэвхий игнийг ашиглан шийднэ. Ус төрөгч маань тэг электродын потенциалтай байна, тий. Цагаан алт болохоор 1.2 электродын вольт гэсэн электродын потенциалтай байна шүү дээ. За тэгвэл шүү дээ идэвхтэй металл ер нь аль идэвхтэй нэгдлийн байдалтайгаа уусмалдаа орших ёстой шүү дээ. Тэгтэл цагаан алт маань ус төрөгч
төрөгч хоёрын аль нь илүү идэвхтэй вэ гэхээр ус төрөгч нь илүү идэвхтэй байна тийм. Тэгэхээр ус төрөгч нь ааш олоортойгоо нээлсэн хിവэрэ байх нь цагаан алт нь ус төрөгчөөс идэвхийн игнэнд хойно байрлаж штэ идэвх муутай учраас дангаараа байхыг эрмэлзэх нэ. Тэгэхээр энэ урвал явагдахгүй гэдгийг идэвхийн игнэнээс хараад асуудлыг шийдлээ. Зөвлөгөө мэдээлэл авах бол 9813 33 11 гэсэн дугаар тандаж болно. За үүнээс гадна өнөөдөр бид металлын электродын потенциал, идэвхэн игнэний талаар ярьлаа тийм үү. За металлын электродын потенциал гэдэг нь тухайн металлыг өөрийнх нь давсны уусмал дүүрсэн хийц элемент байдаг. Тэгээд тухайн металл нь өөрөө электроноо алдаад электрод дээр электроноо алдаад уусмал руу шилжих үед яг тэр электрод болон уусмлыг зааглаж байгаа гадаргуу дээр потенциалын ялгар үүсэж штэ. Тэрийг электродын потенциал гэдэг. Тэгээ металлуудыг электродын потенциалын өсөх дараалалаар байрлуулсныг металлын идэвхэн игнэ гэдэг байна тийм үү. За металлын идэвхэн игнэгийг ашиглаад ямар нэгэн металлыг уусмлаас нөгөө металл төрж чадах уугүй юу гэдэг асуудлыг шийдвэрлэдэг байгаа. За ингээд энэ даалгавруудыг ажиллаараа анхаарал хандуулсанд баярлалаа.